Оройн 4 болчихно guys. 7 гэж унтсан. Тэгээд 3 гэж сэрсэн. Одоо манай гэр угаасаа амар байгааг би таяадад хэлсэн. Тэгээд гэрээ цэвэрлэхээс өмнө эхлээд өөрийгөө цэвэрлэе гэж бодсон. Гэтэ тэрнээс өмнө углаа машин руу орон хөлийнхаа давуу маа гшэдий гэж бодож байгаа. Яг гэх юм бол би орон хөлийнхаа давууг угаагүй 3-7 хоног юм хонсон. Тэр угаасан яагаад тэгэх юм бол мух болчихсон байсан. Үүндээ би тэгээд баг зэрэг бүлчсэн байсан. Тэгээ угаахаас өөр сонголт болоод чигдэр бол угаацсан байсан. Одоо үлдсэнийг нь угаана. Тэрсэн скин кэр хийсэн. Одоо миний хийх ёстой зүйл гэх юм бол шалаа арчаад тэгээд нойлын өрөөгөө цэвэрлэх байна. Тэрнээс өмнө гэхдээ би бүр амар өсөж байгаа болохоор хоол хийж идэх шийдсэн. Би ч тэр хамгийн сүүлд оройны 6 хасалж авахад кимчи хийгээдсэн заяа. Тэгээд тэрнээс хойшоо өчигдөр нөгөөний ажлын газрын ах надад хоол авч өгөөд тэрнээс үнэндээ тэр бүр ингээ нэг хүнд ч ингээ багтахаар хормжийн хоол багахгүй юу. Тэрийг би талын ч хүрхгүйгээр ийдсэн заяа. Яагаад гэх юм бол we are both broke гэсэн нөгөө ах маань карта үлдээсэн гэж хэлсэн. Гэтэ би тэр хүнд итгэхгүй байгаа. Яагаад вэ гэх юм бол хичнээн карта үлдээсэн байсан ч гэсэн Солонгост какао талт гэж аппликейшн байгаа. Тэгээ данс гэж байгаа. Тэгж яхад зүгээр л мөнгөгүйсэн баг. I think. Тэгээд надад ч гэсэн мөнгө авахгүйсэн болохоор бид хоёр нэг л хоол авсан. Тэгээд зүгээр ингээ надад идүүлж үзмээр байсан гэсэн тэр хоолны амтыг. Тийм болохоор яа, гэтээ гоё юмтайсэн. Жохон давслагч гэсэн амар гоё юмтайсэн. Зүгээр л үнэхээр гоё юмтайсэн. Би дахиад идмээр л. Тэгээд одоо би юу хийж идэх гэж байгаа вэ гэхээр би дахианы махтай шүл хийж идэх чинь. Нөгөө нэг үлдээсэн хүнсээр нэг 7 хоног л хоол хийж идэх байх гэсэн чинь тэрүүгээрээ бүр бараг 2-7 хоног хонох юм шиг байна. Тэр хүнснүүдээр. Тэг нэг шиг хөшөө байсан шүү дээ. Тэрийг air fry хийгээд болгоод идэх гэж бодсон байгаа. Яагаад юм бол зүгээр л би энэ чадахгүй юм шиг санагдаж байна. Air fryer хийж гаргаад ирсэн нэг шиг хөшөө. Нэг идэх. Шил маань ер нь бараг болцсон. Дээр нь жоохон пөндөөс нэмсэн заяа. Яг гэх юм бол жоохон хоосон санагдаад байсан болохоор пөндөөс нэмсэн. Дотор нээсэн төмөс болон брокколи луунгаа энүүгээрээ нухацсан. Яг гэх юм бол би хийж идэх тууштай. Динер энэ бол цэцэрганы жуус. Yep. Энэ удаа хөрчин усаа хийсэн болохоор гоё хүү таа. Girl dinner. Нагад цахтай цуг дэлгүүрээс явж агаад нэг юм гахай махан юм болж авсан зав. Энэ бүр амар хямдхан байсан болохоор навсан. Тэгээд хөрөгчөндөө баг хөлдөгчөндөө баг 2 сар хадгалж аваад одоо гаргаж ирж идэж байна. Амар гоё амттай юм шиг санагдаж байна. Амар гоё нэрт чинь. Тэгээд icy cold water хөтөн ус. Өнөөдрийн 3 дахь зүйлийг угааж байна. Тэнд нэг юм угаагаа татаацсан байна. Тэгээд орон хөлний даваануудаа угаажсан байна. Батагаа тавьчихсан байна. Хасаа өмнө хатсан юмнуудыг янзлна гэж бодож чинь шилхүүл энэ дэрний утал хатсан байна. Надад зүгээр л юуны өнөр өнөртөж яана гэхэлэр надад зүгээр сарны цэцгийн өнөр өнөртөж яана заяа. Яагаад гэх юм бол би угаалгын нунтаг ашиглахтаа юм хоёр нэг нь lavender нөгөөх нь юм rose гэдэг ингээд хоёр төрлөөр ингэж хүргэлтний ирдэг тийм угаалгын нунтаг захиалсан байхгүй юу. Тэгээ би өмнө нь lavender-ыг нь ашиглаад сурцсан байж байгаа. Та болохоор rose сарны цэцгийн өнөртэй гин би ингэж ашигласан байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингэж амар пологдмоор өнөртөж чинь үннийг хэлээд бол тасаг болохоор л тэгж л байгаа хальтаа. Тэгээд одоо ямартай ч 9 болж байгаа болохоор ажилдаа явахдаа бэлдээд 11-с өнөдөр заяа. Ажилдаа явахдаа бэлдээд нүрээ будна. Хөрхөн болно. Тэгээ ажиллаа юм. Тэгээ үрээр гэрэл орч ирээд унтна. Тэр л өнөөдрийн миний хийхтэй. Зүгээс байна да. Сая бүр арай л их идчихээ. Гидэс дүүрээд бүр амар хэцүү байдалд орчлоо. Дими иддэг байж. Хидэд хэрэггүй байсан юм аа. Харамсаж байна эцэндээ. Эцэн ингээд дүүрчээд ахад юм үзээгүй юм шиг ингээд шахаад идээд тахарч тоо. Ямар хэрэг байх вэ? Тийм үсттэй. Мартаж өдөр скин care хийсэн болохоор тэгээ бас дээрэс нь гэрээсээ гараг болохоор зүгээр юм мис татж агаад тэгээ дээрэс нь нэг бодолтой хий гэж бодож байна. Нэг хэд надад ярих юм алах уу? Үнэхээр ярихыг ч хүсэхгүй байна. Яагаад гэх юм бол дахиад нөгөө нэг шалаар нэг болтгороо болсон. Гэтэ өнөөдөр гэр орноо ингээд амар гоё бүтэн цэвэрлээд тэгээ өөрийгөө ч гэсэн ингээд цэвэрлээд тэгсэндээ амар баяртай байгаа. Тэр маань намайг дээрдүүлж байгаа. Би чил их зүг байх. Сүүлийн бичлэгэн дээр сая
Би оруулаад нэг хэдэн минут л боллоо заяа. Хүүхэд юм уу хүн том хүн юм уу мэдгүй. Комент бичсэн байсан тэр нь яг юу вэ гэхэлэр нэмэх 18 хэсүүдээ хасаач гэж надад хэлсэн. Үгүй ээ. Яагаад вэ гэх юм бол би бичлэгээ тавихтаа хүүхдүүдэд зориулагдаагүй бичлэг гэдэг тохиргоог нь тохируулаад оруулсан заяа. Тэгээ бас дээрэс нь эхний хэсэгт би 5 секундын анхаарууламж өгсөн. Хүүхдүүд 18-аас доош насны хүүхэд байх юм бол яг одоо гарна уу үзхийг хориглоно гэдгсэн ч гэсэн орж ирээд ингээд үзээд комент бичээд байгаа байхгүй юу? No. Би яг ямар утгаар тэр бичлэгийг хийсэн гэдгийг мэдгүй л л та зүгээр л өдөр болгон влог хийжсэн болохоор тэрэндээ хөтлөгдөөд хийсэн юм уу яац юм мэдгүй. Гэтэ тэр бичлэгийн дээр бол нэмэх 18 юм бол огт гараагүй заяа. Зүгээр л миний яаж алангаа алдж байгаа талаар гарсан л та. Тэгээд хүүхдүүд шүүлдвэргүй байдаг. Тэгээд бас дээрэс нь яг надад юу мэдэрч байгаа гэдгийг сайн ойлгож чадахгүй болохоор би хүүхдүүдийг бити үзээсэй гэж бодсон байхгүй юу. Тэгээд бас дээрэс нь би буруу үлгэртүүрэл болж магадгүй гэж бодсон да би. Тэгж анхаарууламж өгөөд тэгээд бас дээрэс нь үтгийг хариулна гэсэн байхгүй юу. Удаан хугацааны дараа усанд орсон юм шиг санагдчихээн. Миний ус ийм гоё байхыг хараагүй нэлээ удсан юм шиг санагдчихээн. Яагаад ч юм бэ? Яагаад ч юм би гэжтэй угаасаа би шүршүрт ороогүй 3 онцон байсан л та. Дээд ирэхгүй шүршүрт ороогүй 3 хон жил гэдэг нь. Миний ус амар гоё болцсон юм шиг надад амар таалагдчихж байгаа. Гэтэ миний ус ерөөсөө урахгүй юм шиг санагдаад байгаа. Сүүлийн үед. Ургаж байгаа юм болов уу? Өөрөө анзаарахгүй юм бол. Ингээ уртлаа ингээд явах юм бол ингээд амар богинохон урт биш юм шиг харагдаж байгаа заяа. Тэгээ ингээд артлаас нь ингээд харах юм бол амар урт ургацсан юм шиг санагдав. Мэдгүй яг юу ч хичээлээ байсан үү тий. Манай гэрийн артл бүр ингээд амар харагдсан юм шүү дээ. Өмнө нь синематик дээр тавьсан байдаг гэсэн болохоор гайгүй санагдсан биш. Ялгаа харагдчихэв нүг. Уг нь ингээд зэгтлээд амар зэгцгүй байгаад би яг яах хэвтэй вэ? Миний зэгцтэй байх хэмжүүр болон миний хийж байгаа үйлдэлүүд ингээд тохирохгүй байна уу? Яг юу болох вэ? За ямар ч тач өнөөдөр ямар ч сэдв байхгүй болохоор зүгээр л би өнөөдөр нүрээ бодоод зүгээр ажилдаа явъя. Өнөөдөр сэдв байхгүй гэснээс нэг юм болж байгаа заяа. Тэр нь яг юу вэ гэхлээр манай ажлын газрын үнэтэй ажилтан ах над руу ханд шидэж байгаа. Гэтэ би яг яахаа мэдгүй байна. Би яг тэр хүн ингээд надад ингээд амар хандтай байгаа гэдгийг ингээд амар мэдэгдэж эхэлж байгаа байхгүй юу? Өөрийгөө юу хийгээд яваад байгаа бүр яаж юуны төлөө амьдраад байгаа гэдгийг ч юу ойлгохгүй нэгтэй олох гэж хичээж байгаа. Олох гэж хичээж байна гэдэг бодол байхад л тэгээд болчих байх төө. Тийм үстэй guys. Миний өсний өнгө ямар ярагдаад хаяад ч юм бэ? Амар рандомнаас. Амар борлцжээ. Нилийн борлцаа харагдчихэв. Зүнхээ аваад гарахад л болно. Happy. Одоо 10 цаг 10 минут болж байна. Би энэ сандалд амар төвтэй заа ингээд гівтчих болдог. Тэгээд одоо ажил руугаа гараа. Ламсууд. Гэрээ цэвэрсэн учраас хогнодоо гаргаж авах хаях хэрэгтэй. Энэ 2, энэ 3-ыг. Тэгээд бас дээрс нэг хайрцаг байна. Тэгээд энийг хаях хэрэгтэй. Харангаа замдаа хаяа гэж бодож байна. Лүүпэнд орсон юм шиг бүх юм давтагдаад идэх бас. Хийдийг нь удаа л хийгээд яваад байгаа. Орхоо байсан учраас чигшил багсан байна. Чигшил багснаа гэдэг маань тийм ч хурдан халууцахгүй гэсэн үг. Би 20 минутын дотор бараг гэрлүүг ирчлээ гэж боддоо. Энэ бол миний рекорд. За өмнөд би дандаа 1 цаг 10-20 минут гэж явж ирсэн заяа. Гэтэ өнөөдөр зүгээр л ингээд амар хурдан гэрлүүг ирсэн. Яг ажлаа тараал ажлаасаа гарсан чинь автобусч тараал гяс гүйж ороод тэгэл автобуснасаа буугаад дамжих дээрээ яг 2 минут л зогсож ирсэн заяа. Тэгсэн чинь дараагийн миний дамжих автобус маань хүрээд ирсэн. Автобуснасаа буугаад одоо гэрлүүг алгах чинь. Oh my god, өнөөдөр бүр гайхалтай өдөр байна. Зүгээр л өнөөдрийн цаг агаарт баярлаа. Өнөөдрийн хөрхөн хуцалж өгсөн өөртөө баярлаа. Өөрийнхөө нүрийг будсан өөртөө баярлаа. Өнөөдөр надад амар сайн хандсан ажлынхан газрын мемарчтай баярлаа. Тэгээс дээрээс нь байнга ингээд харах болгонд над руу хараад энийгээ зогсож идэг менежер ажилтнаа баярлаа. Зүгээр л амар талархмаар өдөр байна. Би бүгдийг нь хүртэх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрж байна. Надаа ингээд сайхан зүйлсүүд тохиолдож байгаад нь би бүр амар баяртай байна. Зүгээр л гэрлөө 20 минутын дотор ингээд ирнэ гэдгийн зүгээр амар сайхан зүйл тохиолдоод тэгээд тэрнээсээ бүр кайф мэдрээд тиймээс
Түлд оруулсан бичлэгэн дээр надтай адилхан мэдэрч байгаа хүмүүс амар их байсан. Над руу дэмж битсэн, коммент битсэн. Тэгээ тэр хүмүүстэй бүгдэнд баярлалаа. Тэгээ бас дээрээс нь хизээ нэг өдөр сайхан зүйл заавал тохиолдно. Энэ гоныг үргэлжлэхгүй. Харалтаа би 3 хоногийн өмнө тэгэл хүлээл цэцэг царайлаа суужсэн одоо л ингэтэл явж штэ зүгээр дээ. Чи ганцаараа биш ээ. Зүгээр дээ бүх зүйл зүгээр болно. Гэлөө ороод ирсэн чинь гэр бүр амар гоё хүтэн байна. Яг гэх юм бол би яг тань асаалтаа гарсахгүй юу. Хувцас угаасан болохоор хатаах гад айконоо асаагаад автоматар хураашуулдаг тим юм тавьчаад гарсан заяа. Тэгээс дээрс нь гэр маань амар цэвэрхэн байгаа болохоор яа би бүр амар тийм жаргалтай амьдрал аваад ах юм. Зүгээр яг ийм хэн жоохон юмнаас хүртэл ингээд амар таашаал мэдэрч байгаа. Өөртөө ч гэсэн амар баяртай байна. Эсвэл дарангаа тэр ажлын газрын ахын талаар ингээд тэрий заяа. Тэр ах ингээд анханасаа ингээд би амар мөнгөтэй тэр гэж флекссэн заяа. Машинаасаа ингээд эхлээд флексэж гисэн заяа. Тэгээд ямар компанид ажилладаг байсан. Тэгээд ямар их сургууль төгссөн юм тэр гэдэг амар флекссэн заяа. Эхний өдөр хоол ингээ гурлаа зүгэжсэн штэ. Тэгтэн ингээд манай мемор охин ингээд өсөд ингээдсэн болохоор нь угаасаа ингээд өсөд энэ хэм бол авч өгдөм болов гэж би бодсон байхгүй юу. Тэгээ би өнөөдөр мемор охиноос асуул та. Ингээд яг юу болоод ингээд хоол авч өгөхөр болсон юм бэ гэдгсэн чинь би ингээд өсөд ингээдсэн. Тэгээд над дээр ирснэ. Ингээд рүүзээ сарнаатай ингээд гурлаа цуг ингээд хоол идэх үү гэж асуусан байхгүй юу. Тэгэнгуутаа над дээр ирснэ тэр үнсэн ажилтаа болохоор чамд ингээд surprise байна гэж хэлсэн заяа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр цуг хоол идэх байсан заяа. Өнөндөө намайг өсөж байгааг үг мянч суугааг үлдээ. Тэгтээ би зүгээр нийгмийн амьдралаа дээшлүүлэхийн тулд би тэгээд окей гэд хоолнд орсон заяа. Тэгээд өчигдөр илүү урчигдөр илүү хизээлээ. Хорон цагийн бүр баримжаалтагдчихжээ. Өчигдөр юм байна. Өчигдөр тэгээд ингээд цуг хоол идсэн шүү дээ. Тэгэхээр яагаад ингэ надтай цуг хоол идж байгаа юм бол би гэж би гайхсан заяа. Тэгээд хоол идсний дараа заяа. Нэг их хоол бол идээгүй л дээ. Гэтэ хоол идсний дараа хоёлоо бүр гоё юм авч идэ гэсэн. Fine dining хийчихсэн заяа. За юу ярьчихсан нь санахгүй заяа. Юм ярьчихсан ингээд намайг чи ингээд баг дэллэгч юм уу гэж хэлсэн заяа. Ингээд тэр хүн хоол авч өгнө гэхээр нь би за энэ хүн өөрөө ингээд хоол авч өгөх хүсэлтэй байгаа юм байна. Би ингээд надад хоол аваад өгөөч гэж хэлээгүй байхад өөрөө хоол авч өгч ийна гэдэг чинь зүгээр яриасаг эсвэл ингээд яриа vibe нийлээд байгаа болохоор тэгж байгаа юм болов гэж би бодсон юм. Тийм байхад намайг ямар заллан хийдэг хүн шиг хүнээр ингээд хоол авахуулаад хоол олж идэхэл боддог хүмүүс жоохон сонин энтер гэж надад хэлсэн заяа. Тэнгуут нь би за гэл би юу нь л жоохон чимээг болсон заяа. Яагаад гэх юм бол тэр хийсэн үг нэг надад ямар тухгүй мэдрэмж төрүүлээ. Нөгөө хүн хоол авч өгье гэж ахт тэгээд татгалцсан ч гэсэн ингээ бүдүүлэг юм шүү өнтер гэд би тайлбарлаж хэлсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь ер нь л ингээ наснаас ингээ хамааралтай. Одоо жишээлбэл 20 ингээ гараа явцсан эсвэл ингээ 30 мөчтэй хүн юм уу хоол байнга ингээ давхуулаад ах нь ямар сонин штэ. Би яг тэрийг л хэлмээрсэн гэж надад хэлсэн заяа. Тэнгуут нь би тэгээд өдрөөс хойш над руу DM бичсэн заяа. Тэгж DM бичгтээ надад амар сонир санагдаж байгаа штэ. Намайг ингээ баг заллан идэг гэх тэнгуут нь надад амар тухгүй мэдрэмж төрөөд хоол ингээ давхуулж идээд идэг тийм юу гэх юм бэ нэг тийм хүн гэж намайг харсан юм шиг надад санагдсан. Өнөөдөр заяа надаас дахиж хоол идэхүү гэж асуусан юм. Тэр хүний ажил нь 11 гэд тарж байгаа. Миний ажил 11 гэж эхлэв. Тэгээ 4 гэж тарж байгаа хгүй өглөөний. Тэгж яхад би ингээ гэртээ очиж чам хүлээж агаад тэгээ ажлын чинь дахаар чамайг ингээ дэрж авъя гэж хэлсэн заяа. Тэгэн гот нь үгүй наа чинь бүр надад ингээ амар дарамттай мэдрэмж өгч байгаа болохоор би ингээ цуг хоол идэхгүй гэж хэлсэн. Чи ингээ буруу ойлгоод байна ингээд насны ялгаанаас болоод би ингэж хэлсэн юм чи ингээ хөтөрхий хүн дээр тусгаад авцсан байна гэж хэлсэн зэрэг. Гэтэ бро би тэр хүнд мэдрүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Би тоглоомоор хэлж байхад чи ингээ амар хүн дээр тусгаад авцсан. Тэгээ ингээ насны ялгаа малгааны талаар би ингээ тухайн үедээ ингээ чамд ойлгуулах гэдэг ингээ хэлсэн бидтэй гэж хэлсэн. Гэтэ тэр минь чих болоороогүй заяа. Яагаад гэх юм бол надад ямар сонирм тухгүй үнэхээр тухгүй мэдрэмж төрүүлсэн. Ажил дээр ингээ бас байхад хэлж байгаа байхгүй надаа. Чи ингээ ажиллаад хараа над руу бичээрээ. Хоёлаа цуг юм идья гэж над руу хэлсэн. Гэтэ би үгүй л гэж хэлсэн. Одоо амар дарамттай байгаа болохоор үгүй гэж хэлсэн. Тэгээд тэгж хэлсээр байтал дахиад над руу DM бичээд дахиад
хоёлаа цуг хоол идэ гэсэн. Тэгэхээр би үгүй надаа ингээд үнэхээр яг би амар дарамт мэдэрч байгаа болохоор би дахиж тантай бол хоол идэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь маргааш бас дахиад цуг хоол идэ гэж хэлсэн. Тэр хүн маргааш ингээд амарч байгаа байхгүй юу? Маргааш ч тийм өнөөдөр. Тэгээ амарч байгаа болохоор намайг ажилд явахаас минь өмнө цуг хоол идэ гэсэн. Гэтэ би тэр хүнээс ингээд нэг тийм ийм авцсан болохоор хэлсэн амныхан 6-оор хэлсэн юмнасаа уучлалтгүйх юм бол би яг харж үзэх л ах гэхдээ not my thing. Би солонгосоор одоо мөгнөнда гэж хэлдэг байхгүй юу? Энийг монголоор яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Ер нь бол өнөөдөр нэг тиймэрхүү жоохон стрессний юм их болж эхэлсэн. Тэгээ би хүмүүсийг ингэж гомдоож өвтгөх тал дээр би жоохон амар айгаад байдаг байхгүй юу? Яг гэх юм бол би нөгөө хүнийхээ өмнөөс ингэж өөрийгөө тавьж үздэг болохоор өдөр эхлэхэд бол тийм юм дээр жоохон санаа зовж эхэлсэн. Гэтэ амар жаргалтай байна. Зүгээр л амар тайван байгаа юм шиг мэдрэмж төрж байна надад л. Яа би бүр ингээд дахиад би яг хэлж байгаа байхгүй юу сая. Би юмэр ингээд надад хүчээд харна. Намайг ингээд хүндлэхгүй байгаа юм шиг санагдсан гэд тэгсэн чинь хоёулаа ингээд ярилцах хэрэгтэй. Буруу ойлголцсон байна. Удаа. Хоёулаа 2 хоног л юм ярьж үтсэн штэ. Oh my god. Солонгосчууд яг ийм заяа. Одоо яг юу гэж хэлмээр ч юм бтэ. Үерхэл ч юм уу эсвэл тийм харьцах тал дээр ингээд амар хурдан явдаг заяа. Энэ хүн ингээд надтай харьцна гэж бодож байгаа байх. Maybe. Би ихтэй энэ хүнтэй бол харьцахгүй. Энэ хүн ихтэй өөрөө ингээд харьцаад байна гэж ойлгож иж магадгүй. Би бол харьцаагүй байх шүү. Литерally сошныхаа тамирыг өмгөж хаглах. Энэ цайзыг ер нь хаял гэдэг шүү энэ дөө. Энийг хаяад тэгээд үрхэн тавьж байгаа юм шиг байна. Наа энэ яган гүнд нь хэлтэй хэлүү дуртайсэн шүү дээ. 4:40 болж байна. Өглөө 8 гэж унтсан баха. Тэгээ сая 4 гэж сэрлээ. Тэгээ өчигдөр хамгийн сүүлд би 7 байна уу 8 цагийн үед хоол идсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс хашаа юу ч идээгүй байж байгаа. Тэгээ одоо юм хийж идэх хэрэгтэй гэж бодож байна. Миний хоолны зуршил буурсан гэдгийг анзаарлаа. Яг гэх юм бол би нэлээ олон цаг юм идээгүй. Тэгээд юм идэхийгч хүсээгүй болохоор миний хоолны зуршил буцаад хэвэндээ орсон гэх юм уу. Яг энэ миний бол хэвийн хоолны зуршил заяа. Өлсдөггүй. Тэгээ нэг амар хоол идэхийг хүсэж байдаггүй. Яг бүр 10 хэдэн цаг 20 хэдэн цагийн дараа ингээд хоол иддэг. Амралтын үеэр би яг ийм болчдөг байхгүй юу. Тэгээ тэр маань ингээ хэвэндээ эргэж орж ирсэн юм шиг байна. Одоо ямар нэгэн зүйл хийж идэв. Би ягаад ч юм бэ гамбар хайрмаар байгаа байхгүй юу. Талах хүртэл бол хийж чадахгүй гэдгийг би мэдж байгаа учраас гамбар хайрхыг бол би чадна гэж бодож байгаа. Хайрч мэрэ тэгэхэд цаг нэлээд орох учраас би зүгээр эхлээд өчигдрийн эзэн нэг стикер хоо ийм хамахны энийг идээд тэгээ хажуугаар нь шүл буцалгая гэж бодлоо. Тэгээ шүллөө болохоор миоктой шүл буцалган заяа. Гэтэ махгүй миоктой шүл. Зүгээр хоосон шүл гэж бодоход болно. Энэ л миний өдрөө болно. Нөгөө нэг энэ ихтэй будагийн бүр арай л ихийг хийсэн мэлээ. Тэгээ үлдсэн юм. Үлдэх юм бол рухчондоо энэ тэгээд би garlic dipping sauce хийсэн. Тэгээс дээрэс нь үдэнтэй миоктой шүл. Үдэнтэй миоктой шүл гэж би өмнөөс сонсож байгаагүй заяа. Гэхдээ яагаад ч юм бэ? Бошиж үзмээр санагдсан. Яагаад юм бэ гэхэлэр зүгээр амар тохирох юм шиг санагдсан баггүй юу? Мягч унгасаа 70 гаралтай 70 байцаа штэ. Ер нь бол үдэн бас ер нь загсан штэ. Тийм болохоор нийлүүлээд хийх юм бол тохиромжтой гэж бодсон учраас ингэж хийж өмнө нэг удаа үдчихсэн юм а. Тэгсэн чинь амар дажгүй амттай болсон болохоор за ер нь болохоор юм байна гэд. Тэгээ дахиад өнөөдөр хийлээ. Өнөөдрийн гэтээ ханзаа нь жоохон багцсан баха. Сая савсан жоохон багцсан бах гэтээ. Гоё юмтайсан. Одоо идэх. Энэ удаагийн маань бичлэг ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.